Та бүхэнд YouTube дээр хэрхэн бичлэг оруулах тухай товч зааврыг хүргэе. YouTube дээр та өөрийн бүртгэлтэй хаягаар бичлэгээ оруулах боломжтой. Харин YouTube дээр хэрэглэгчийн бүртгэлгүй бол шинээр хаяг үүсгэсэн байх шаардлагатайг анхаарна. YouTube-ыг ачаалахад баруун дээд болон байрлах Sign in товчон дээр дарж Create account зэсийг сонгон өөрийн захим хаягаар шинэ бүртгэл үүсгэж нэвтэрч орох эрх үүснэ. Үүний дараа YouTube-ийн баруун дээд болон байрлах камер хэлбэртэй товчон дээр дарж Upload видео зэсийг сонгон гарч ирсэн харилцах цонхны Select File хэсэгт дарж өөрийн компьютер дээрээс бичлэгээ сонгон Open товчлуурыг дарснаар таны бичлэгийг хуулж эхэлнэ. YouTube-д оруулах бичлэгээ сонгосны дараа та дараах алхмыг хийгээрэй. Эхний хэсэгт No, it's not meant for kids сонголтыг сонгон Next товчийг дарна. Дараах хэсэгт Publish Now зэснээс Unlisted сонголтыг сонгоно. Ингэснээр зөвхөн тухайн холбоосыг илгээсэн хэрэглэгчид таны видеог үзэх хэрэгтэй болно. Үүний дараа даан товчийг дарснаар харилцах цонхонд таны YouTube-д оруулсан видеоны холбоос харагдах болно. Та CC мэдээллийн систем даалгавар оруулахдаа нэмэлт видео файл хавсгах шаардлагатай бол YouTube-д оруулсан видеоны холбоосыг даалгавар оруулах цэсний видео файл хавсгах хэсэгт хуулж өгснөөр таны видеог үзэх холбоос тухайн оюутанд очих юм. Танд амжилт хүсье.